Үндэсний үйлдвэрлэгчид баялаг бүтээгчдийг түшиглэн Монгол улсад хүнсний хувьсгал өрнөж байна. Энэ хүрээнд Монгол улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчлэгээний бодлогын зөвлөх Даав Баяр 82 дахь үйлдвэрт ажиллаж санал хүсэлтийг нь сонслоо. Энэхүү аяны хүрээнд хүнсний аюулгүй байдал хангамжийн талаар манай ерөнхийлөгч анхааран ажиллаж байгаад бас бид бүхэн маш баяртай байна. Тэгээд манай үйлдвэрийн хувьд бол 2013 онд байгуулагдсан уламжилт дангаа ухааны нэмийн үйлдвэр байгаа. Манайх Ургана Industry компани, Ургана брэнд нийт 77 ажилтнтай ажиллаж байна. Тэгээд нийт 56 төрлийн нэмэлт бүтээгдэхүүнүүд болон гоо сахны бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна. Дэлхийд дахин тулгамдж буй Оросын албаны улс Украины дайн, ур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт, эдийн засгийн шок зэрэг асуудлын улмаас хүнсний хямрал үүсэж буйг олон улсын байгууллагууд онцолж байна. Иймд Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх дотоодын хэрэгцээгээ 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хангаж цаашлаад экспортлогч улс болох санаачлах дэвшүүлсэн бөгөөд үүнийг хэрэгжүүлэхэд үндэсний баялаг бүтээгчдийг онцгой анхаарч байна. Манайх эрүүл мэнд эмтсэн овёс үр тариаг олсон тийм өглөөний хоол талах жигмэг хийдэг тийм хүнсний үйлдвэр байна. Хүнс үйлдвэрлэгчдийг худалдан авалтыг бодлогоор дэмжиж бидний борлуулалтыг нэмэгдүүлж өөрсдийнх нь потенциалаар хөгжүүлэх боломжийг би болгооч гэж хүсмээр байна. Манайх энэ Экожус гэх компани байгаа. За манайх үндсээ 5 төрлийн ундааг үйлдвэрлэж байна. За энэ ундаанд өнгө, бодог ороогүй учраас дээрээс нь уртсахч ороогүй учраас энэ ундаа маань маш давуу талтай. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн хэрэгжээд 8 сарын хугацаа өнгөрч байгаа ч маш олон бодит үр дүн гаргажээ. Тухайлбал үйлдвэрлэгчдэд бага гүдээ урт хугацаатай зээл олгож, импортын барааны татварыг 20 хүртэлх хувиар нэмэгдүүлж, дотоодын бараа бүтээгдэхүүнийг төрийн худалдаа авалтаар дэмжих зэрэг том ажлууд хийгдэж байна.